манай Иргэний зорийн ногоо нам улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг одоо хуулийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэгээд хэд хэдэн үндэслэл шалтгаануудыг бас товчхон тайлбарлаад явъя гэж бодож байна. Тэр Монголын ард түмэнд яг одоо энэ цаг үед цорын ганц эрх хэрэгчлөө байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг сонгуулиар дамжуулж одоо төр засгаа сонгох ийм сонгох эрхийн ганцхан л эрх байгаа. Бусад бүх эрх нь нийгмийн эдийн засгийн хүчин зүйл болоод хууль хяналтын тэгш бус байдал болон төрийн бодлогын дарамт, татварын дарамт гих мэт зүйлээр хязгаарлагдаад ингээд одоо хязгаарламжтал ийм байна. Тэгэхээр зэрэг энэ бүх одоо боломжийг нь цорын ганц боломжийг нь одоо өөрөөр хэлбэл энэ ганц байгаа боломжийг нь одоо ёс зүйн одоо асуудлаар одоо арчлалыг одоо боснуулж авах гэж байгааг бас хэлхэн зүйтэй ах гэж бодлоо. Тэгээд энэ цаг үед ерөнхийлөгчийн одоо санаачилсан хуульд нэг зүйл байгаа. Санаачилсан хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гэсэн ийм заалт байгаа. Энэ нь болохоор ёс зүйн тухай ойлголтыг тодорхой хэмжүүргүй үлдээсэн байгаа байдал нь энэ өөрөө эргээд энэ хуулийг субъектив байдлаар ямар ч цар хүрээнд ашиглах боломжтой ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Тэгэхээр зэрэг хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар ардчлалыг хумих ийм эрсдэл байна гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн жагсаалтаар сонгосон намын одоо гишүүдийг намын шийдвэрээр эргүүлэн татах боломж олгож байгаа нь парламентын гишүүдийн одоо гишүүдийг намын удирдлагаас шууд хараат байлгах одоо ийм нөхцөлийг бүрдүүлж гин гэж харж байна. За тэгээд түүнчлэн олонхын саналаар одоо цөөнхийн дуу хоолойг боомлох, цөөнхийн эрхийг зөрчих маш том эрсдэл үүсэж байна гэж бодож байгаа. Тэгээд тэр үеийн намын дарга нарт улс төрийг одоо бас бизнес болгон хөгжүүлэх ийм эрсдэл байна гэж би өөртөө харж байна. За тэгээд парламент хэдийгээр олонхын зарчмаар асуудлыг шийдэж явдаг ч гэсэн цөөнхийн эрх ашигыг хамгаалдаг. Цөөнхийн дуу хоолойг заавал одоо үндэслэл болгож ээж одоо олонхын шийдвэр гардаг шүү дээ. Тэгэхээр зэрэг үндсэн хууль тойргийн болон жагсаалтын гишүүд гэсэн ийм одоо тусдаа ийм зүйл загт байхгүй байгааг бас дурдъя гэж бодож байна. За тэгээ олон улсын парламентын холбоо гэж байдаг IPU-гаас манай Монгол улсын 2025 оны 11-р сарын байдлаар одоо дэлхийн улс орнуудын засаглалыг одоо судлаад за Монгол улс бол парламентын засаглалаас бэлгэдлийн шинжтэй ерөнхийлөгчийн парламентын засаглал руу шилжсэн улс болсон байна гэдгийг одоос дүгнэж гаргасан байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө биднэрт нэг хүний дарангуйлалтай нийгмийг бий болгох ийм суурийг одоо тавиад өгсөн байна гэдгийг одоо илтгэж байгаа юм а. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн одоо энэ санаачилсан энэ хуулийг эсэргүүцээ зогсохгүй ерөнхийлөгчийн эрх мэдэл парламентын тогтолцоот улсуудаас илүү байгаа асуудлыг бас бид нар бас ярих хэрэгтэй болсон байна. За жишээлбэл ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар хэмжээнд байна гэхээр одоо зарим хуульд хориг тавьж гин, зэсвэт хөвшнийг командлж гин, шүүгчийг томилж гин, зарим хууль хүчний байгууллагуудын томилгоонд оролцож штэ. За энэ мэт асуудлуудыг тэгвэл бусад улс оронд энэ ерөнхийлөгчийн одоо засаглалтай улс орнуудын энэ зүйл парламентын засаглалтай Монгол улсад хэрэгжээд байгааг бас парламент өөрөө ерөнхийлөгчийн эрх хэмжээг бас эргээд харах ёстой болсон юм биш үү гэдэг ийм байдлыг бас бий болгож ингэж удаа харж байгаа. Тэгээ энэ нь болохоор одоо жишээлбэл ерөнхийлөгч хүрсэх гэдэг хүний тухайн асуудал биш. Цаашдаа Монгол улсын ерөнхийлөгч хэн гэдэг хүн байхаас үл хамааран ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэмжээ хязгаарыг бас хуулиар одоо зааглах тэр хэмжээндээ ерөнхийлөгч эрх мэдлээ хэрэгжүүлэх ийм одоо байдлыг бас шаардах нь зүй асуудал болсон гэж үзэж байна. За тэгээд цэцгийн гишүүдийг жишээлбэл цэцгийн 9 гишүүн байгаа цэцгийн 9 гишүүний 3-ыг нь улсын хурал томилдог, 3-ыг нь ерөнхийлөгч томилдог, 3-ыг нь дээд шүүхээс томилдог. За тэгвэл шүүгчийг давхар нөгөө талд ерөнхийлөгч бас томилж штэ. Ингээд үзэхээр энэ цэцгийн 9 гишүүдийн 6 нь цэвэр ерөнхийлөгчийн одоо томилгооны хүмүүс ах бүрэн боломжтой болцсон ийм одоо эрсдэл үүсээд байгаамаа. За тэгээд ерөнхийлөгч мэдээж одоо хуульд хориг тавих, санаачлах, зарим албан тушаалтныг томилох эрхтэй ч улсын хуралд шууд хяналт тавих хяналтын байгууллага биш. Та бүхэн харж байгаа. Ерөнхийлөгчийн хамгийн газрын одоо зарим ажилтнууд яг ерөнхийлөгч шиг одоо ажиллаж байгаа шүү дээ. Эрх хэмжээ нь ерөнхийлөгчийн эрх хэмжээтэй ижилхэн одоо ийм хандлага гаргаж байгаа. За дээрэс нь энэ хуулийг гуйлж болохгүй. Бүх одоо парламентод хяналт тавьдаг ийм эрхтэй гэж одоо маш их гуйлж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бас асуудлуудыг нь ярих ёстой. За тэгээд эцэст нь хэлэхэд одоо жишээлбэл
ерөнхийлөгчийн орж ирсэн энэ хуулийн одоо байдал бол улсын хурлын гишүүний ёс зүйд эгийн дэд хороо эхлээд авч хэлсэн. Түүнийг улсын хурлаар оруулж ирээд одоо үндсэн хуулийн цэцгийн 9 гишүүн эцэслэн шийдвэрлэн гэж байна. Бүх ард түмний за жишээлбэл 2024 оны сонгуулийн байдлаар 2.2 сая хүн иргэд одоо сонгуульд оролцсон. Тэгвэл 2.2 сая иргэдийн сонголтыг одоо даргын томилгооны буюу за одоо давуу олонх нь ерөнхийлөгчийн томилгооны үндсэн хуулийн цэцгийн 9 гишүүд шийдвэрлэх нь энэ өөрөө арчлалын зарчимд нийцв гэдэг асуудал байгаа байхгүй. За тэгэхээр энэ мэдчихсэн. За нөгөө талаар ёс зүйн дэгийн дэд хорооны дарга өөрөө Монгол улсын иргэдийн татврын мөнгөөр төрийн одоо боломжоор гадаадд Германд одоо боловсрал эзэмшээд энэ боловсролын зээлийн сангаа одоо хүртэл төлөөгүй Монгол улсыг 250 сая төгрөгөөр хохирогоод явж байгаа. Тэгээ ийм хүн ёс зүйн дэгийн дэд хорооны дарга болцоход тэгээд бусад гишүүдийн ёс зүйг шүүх нь яг ямар вэ? Тэгэхээр энэ өөрөө ингээд анханасаа ийм эрсдэлтэй маш ийм өрөөсгөл байдлаар орж ирж байгаа учраас иргэний зориг ногоо нам арчлалыг хамгаалах Монгол улсын одоо арчлал бол Монгол улсын хамгийн том ололт байсан. Тэр ч утгаар өнөөдөр одоо парламентаас арчлалтай байх ёстой. Тэгжээж энэ ард түмний дуу хоолой болох одоо төлөөл болсон гишүүд нь чөлөөтэй эрх чөлөөт байдлаар тэднийгээ илэрхийлэх, тэднийхээ дуу хоолой болох энэ одоо асуудлыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой юм а. Тэгэхээр зэрэг ийм зүйлүүдээс болоод иргэний зориг ногоо нам одоо ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийг эсэргүүцэж байгаа. Нөгөө талаар одоо иргэний зориг ногоо намын 2 гишүүн нь улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай одоо хуулийг санаачилчаад яагаад ерөнхийлөгчийн энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм бэ гэдэг энэ одоо бодлууд иргэд олон нийтэд бас байж болно, төрж болно. Мөн түүнчлэн троллууд нь ч гэсэн өөрсдөө ингэж одоо санаачилж байгаа юм байж ерөнхийлөгчийг болохоор одоо эсэргүүцэж ин гэсэн ийм одоо зүйлүүдийг маш их сэвж байгаа. Энд нэг юм хэлмээр сонгосон ард түмэн эргээд буулгах энэ одоо эрхээ сонгосон ард түмэнд нь байх ёстой болохоос биш хин нэгэн дарга, хин нэгэн эрх мэдэлтэн ард түмний сонголтыг ямар байхыг шийдэх одоо боломж бол ерөөсөө олгож болохгүй. Энэ бол өөрөө тэр чигээрээ арчлалыг үгүйсгэж байгаа явдал болно. Тийм учраас намын дарга Батбаатар болон миний зүгээс одоо өргөн барьсан эргүүлэн татах тухай хууль бол одоо нам талаасаа илүү хариуцлагыг бичүүлэх байдлаар намын даргаих одоо ингэж орж ирж байгаа бол минийх бол улсын хурлын гишүүний тангараг өөрөө маш тодорхойгүй өргөн хүрээнд ийм байна. Тийм учраас тангараг дээр илүү их одоо хуулийн зүйл залтуултыг оруулж өгье гэсэн байдлаар оруулж ирсэн байна. Тэгэхээр ийм одоо байр суурьтай байна. Тэгээд иргэд олон нийт ч гэсэн энэ хууль нь эргээд өнөөдөр харахад улсын хурлын гишүүнийг одоо муугаар хэлэхэд гүлэг болох гэдэг юм шиг боловч яг үнэндээ та бүхний дуу хоолой болсон, та бүхний төлөө явдаг одоо улсын хурлын гишүүдийн дуу хоолойг боомлцоход харин далдуур яг даргын эрх одоо ашигт нийцэж ажилладаг хэдэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигын төлөө ажилладаг хүмүүсийг их хуралд үлдээж энэ нь өөрөө эргээд ард түмэнд ямар хор уршигтай вэ гэхээр зэрэг та бүхний дуу хоолойг боомлох улмаар арчлалгүй болно гэдэг чинь эргээд дарангуулын нийгэмд иргэн хүн эрх чөлөөгөө алдна гэдэг бол хамгийн эхлээд дуу хоолойгоо боомлуулах явдал байдаг. Тэгэхээр энийг бас маш сайн ойлгоосоо гэж хүсэж байна. За баярлалаа. Улсын хурлын гишүүд болсон одоо зарим гишүүдийн зүгээс ёс зүйн асуудал дээр таны асуудал их кейс болгож ярьж баг таны одоо тухайн үйлдэлээс болж энэ хууль санаачилсан юм шиг яригдж байна. Энэ дээр бас таны үг. За яг өргөн барьсан хууль чинь батлагдсан өдрөөс буюу өнгөрсөн юмрээс хамаарахгүй байна. Тий яг энийг одоо бас иргэдэд бас хэлэх ойлгох учиртай юм билээ. Сэтгүүлчид ч гэсэн энэ дээр бас сайн ажиллаад өгсөй гэж бодож байгаа. Яа тэгэл иргэд бүгдээрээ хуулийн мэдлэгтэй биш. Тэр ихтгэл улсын хурлд ороод ирсэн байгаа би ч гэсэн хуулийн одоо бүрэн мэдлэгтэй биш. Одоо л зацхаас мэдэж эхэлж байна. За тэгэхээр зэрэг энэ хууль батлагдсан цагаас ер нь хууль эргэж үйлчилдэггүй шүү дээ. Тэгэхээр зэрэг өнгөрсөн цаг хугацаанд хулгай зэлгийг хийсэн байна уу? Боловсролын зээлийн сангаа төлөөгүй байна уу? Иргэдийнхээ боломжийг хулгайлсан байна уу? Иргэдийнхээ өмнө зүй зохисгүй аашилсан байна уу? За тэгээ гэрт нь хулгай орсон байдлаар троллуудтай байлцсан байна уу? Хамаагүй энэ хүмүүст ерөөсөө эргэж үйлчлэхгүй. Иннээс цаашдаа харин шудраг дуу хоолойг боомлох маш том үндэслэл болж орж ирж байгаа гэдгийг аягуулсан ойлгоосоо гэж хүсэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих буюу эргээд өнгөрсөн цаг хугацааны бүх юм одоо нэгсэндээ утаа болж үлдэх юм уу эсвэл уучлал болж үлднэ л гэсэн. За нөгөө талаараа энэ хуулийг улсын хурлд оруулж ирсэн өдөрт давхцаж ёс зүйн дэд хороо одоо миний асуудлыг хэлцэх ийм асуудлыг одоо шууд хурал зарлж орчихсон ба. Гэтэл 48 иргэний гомдол гэдэг мөртлөө тэр дотор нь ердөөсөө тэр чигээрээ троллуудын мөн түнчлэн одоо хуулийн дагуу өргөдөл гомдлын маягт хангаагүй ийм бичиг баримтаар үндэслээд ингээ хурал зарлцсан. Тэгэхээр бас миний хувьд бас хардах эрхээ эдэлж байгаа.
За яг хэдийгээр одоо би жишээлбэл троллуудтай өөрсдийнх нь хэмжээнд очиж одоо бас өөрсдийнх нь адилаар зөрүүлээд те одоо үг үзэл бодлоо илэрхийлэх нь бурууч гэсэн нөгөө талд энэ ёс зүйд ийм дид хороо өөрөө ийм ялгууртай хандж байгаа. Жишээлбэл үнэхээр одоо ёс зүйн ийм байнгын одоо дгийн дид хороогоор орох зүйл заалттай те энэ одоо нөхцөлийг хангасан улсын хурлын гишүүд байгаа шүү дээ. 30-аас илүү цаг тасалсан улсын хурлын гишүүд байна. За мөн түүнчлэн улсын хурал дотор те одоо энэнийхээ хөгжлийн бэрхшээлтэй байдлаар одоо дарамжлан гутаасан те одоо хувь хүний эрхчлөөнд халдсан ийм асуудлууд байгаад байна. За жинхнээсээ гишүүдийн асуудлаар жинхэнэ иргэн те 1-2 иргэдийн одоо санал гомдол байна. Гэтэл тийм асуудлуудыг хилцгүй мөртлөө одоо Нарантуян нарыгийн асуудлыг маш яарвчлан те одоо ингээд юу шаардлага хангаагүй бичиг баримтыг одоо үндэслэн зохион байгуулж байгаа нь энэ өөрөө энэ ёс зүйн одоо хууль хэр ямар төвшөнд хэрэгжих боломжтой гэдгийн хамгийн наад захын үлгэр жишээ болчихно. Тэгэхээр зэрэг энэ өөрөө маш ялгууртай одоо явагдах маш өндөр боломжтой байгааг бас сайн ойлгох хаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар эргүүлэн батах асуудлын хуулийн төсөл чи өөрөө улсын хурлын гишүүд хяналт хариуцлагыг хэрхэн одоо ногдуулах вэ гэдгээ өөрсдөө хэлэлцэж батлах хүчтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар байр суурьтай байгаа. Одоо бол баталсан зүйл байхгүй бааш төслийн хэмжээний хэмжээнд тэгэхээр энэ дээр ер нь бол хараа улсын хурлын одоо ёс зүйн дүрэн гэж өөрөө байгаа шүү дээ. Огт ёс зүйн дүрэнгүй юм шиг, огт эргүүлэн татах тухай хууль одоо энэ улсын хурлын тухай хуульд байхгүй юм шиг ийм одоо байдлыг дэврэгж байгаад те энэ хуулийг оруулж ирж байгаа байхгүй. Гэтэл эн чинь ёс зүйн дүрэмд заасан биш үү? Ёс зүйн дүрэмд дөрвөн үндслэл хийцэн байгаа. Тэн дээр одоо те мэдээж ард иргэдэд төлөөлөхөөс гадна хамгийн гол нь ашиг сонирхлоос ангид байх тухай юм яригдж байгаа шүү дээ. Энд гол нь хамгийн гол нь ард иргэдийн төлөө ажиллая гэж гарч ирчээд ард иргэдийн боломжийг хулгайлдаг энэ байдлыг хуулиар заагаад өгсөн байж хаад хязгаарч хэрэгжиж байгаагүй. Тэгэхээр зэрэг огт байхгүй хууль бол бас биш ээ. Энэ бол байгаа гагцхүү хэрэгжээгүй л асуудал байна гэдгийг л одоо олж харах зүйтэй ах гэж бодож байна.